Хэрхэн болон тавтай морил өнөөдөр та бүхэндээ Claude Design демо хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү зүйл маань шинээр гарч ирсэн бөгөөд та бүхний десктопоор ашиглах боломжгүй вебсайтаар ашиглагдах байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. Үүнтэй холбоотой асуух асуулт байх юм бол доор коммент үлдээж хэрэгцээтэй болсон харваа тараагаараа ингээд хэлээ. Дэмрэг орцгоё. Өнөөдөр та бүхэндээ Claude Design-ыг ашиглан хэрхэн яаж би өөрийнхөө танилцуулгыг хийсэн талаар та бүхэндээ харуулах гэж байна. Claude Design-аар орохын тулд та бүхэн desktop-ийн хэлбэрлөө биш Claude AI/design гэсэн хэсэг рүү орох байгаа. Энэхүү зүйлийг hyperlink-ээр доор оруулж чадвал та бүхэн бас дараад орж болно. Prototype slide deck гэж хэдүүлээ ярихаас өмнө би та бүхэнд examples буюу дэдлийн examples хэсгийг та бүхэндээ харангуй ямар төрлийн боломжуудыг Claude Design үүдийг та бүхэндээ харуулмаар байна. За манай суваг дээр жишээлбэл хүн хэрхэн яаж app өөрөө зохион байгуулах вэ гэж асууж ирсэн. Та бүхэн энэхүү prompt-ыг ашиглаад за sign up буюу те өөрийнхөө мэдээллийг өгөөд бүртгүүлэх хэсгийг та бүхэн бий болгож болох нь. За example хэсэг дээр та бүхэнд би өмнө хэлжсэн ерөнхий боловсролын сургууль, ганцхан ерөнхий боловсролын сургууль гэлгүй дээд сургуульч гэсэндээ энийг ашиглан өөрийнхөө хийж байгаа хичээлийн хэсгийг илүү interactive буюу хүмүүс сонирхолтой байдлаар тавих боломж байгаа. Түүний нэг жишээ гэх юм бол энэ cosmic skill animation байна. За энэ маань заавал cosmic-тэй талаар байх шаардлагагүй төв, математик, за янз бүрийн science хичээлүүд байх боломжтой байгаа. За энэхүү зүйлийг та бүхэн хэрэг ашиглая гэх юм бол use this prompt гэж харахад таныг шууд дизайн хэсэг рүү аваад орно. Дэлгэцийн зүүн дээдлийн гар тал дээр prototype гэх хэсэг байгаа. Prototype-аар та бүхэн project-ийн нэрийг өгөн за энэ хэвлэлээр test гэдэг зүгээр олдоод үзье. За hyper fidelity гэдэг хэсгийг дараад create гэх та бүхний project альбисаар нэгдэж байгаа гэсэн. За зүүн гар тал дээр харж байгаа шиг та бүхэн дизайнаа системийг хийж болно. За та бүхэн одоо Claude-тай аль хэзээний танилцаад суралцсан байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэг тийм биш бол та бүхэн өмнөх манай бичлэгүүдийг үзээрэй. За энэ хэсгээр жишээлбэл та бүхэн заашгүй нөгөө зураг гэдэр оруулах шаардлагагүйгээр магадгүй санаа байсан байж болно те. Тэгээ энэ скриншотыг та бүхэн авсан байсан бол энээр бас оруулаад за би нэг иймэрхүү өнгийн за надад нэг ийм дизайн таалагдсан энээс санаа аваад гэдэг ч юм уу те. Промптуудыг та бүхэн өгөх боломжтой. За мөн адилхан Figma хэрэг аккаунт та бүхэн байгаа Figma файлыг бас ийш оруулах боломжтой байгаа гэж хэлмээр байна. За тэрнээс гадна доош явах юм бол та бүхний энэ зүүн гар талаар prompt хэсэг байгаа. За энэ дээр та юу хүсэж чинь ямар юм гэдгийг оруулахаас гадна за файлуудын нэмийг гэх юм бол энэ attach file гэж та бүхэн оруулж болно. За хүсэх юм бол заримдаа энэ зүйл надад авах болдог л доо. Яг ингээ бичиг гэхээр юу бичих юм гэдэггүй ихтэй санаа нь байгаад байдаг зүйл ах юм бол та бүхэн энэ voice хэлбэр дээр дараад ярилцаад prompt өгөх бас давуу талууд Claude дээр гарч ирдэг. За тэгээд баруунгаар таны энд хажуу талаараа sketch хэлбэр буюу за юу болж байгааг харуулна. За хэдүүлээ миний аль хэзээний бий болгосон өөрийн танилцуулгын хэсэг рүү хэдүүлээ орцгоё. За энэхүү зүйлийг хийхэд надад хоёрхан файл Claude руу оруулах шаардлагатай байсан. Нэг нь миний resume, хоёр дахь нь зүгээр зураг анимат болгоод хөргснөөгөө ийш оруулсан байна. За нэг зүйлийг сануулхад Claude Design ингэж нөгөө шинжлэгдэж байгаа зүйл болохоор амиг нэгсээ хийдэггүй мэлээ яг үнэн гэлэхэд тэгэхээр нь би өөрийнхөө зургийг ChatGPT-ээр оруулаад тэгээд аниме хэсгийг болохоор энэ дээр оруулаад ашиглаарай гэж файлаа өгсөн байгаа. За энэ дээр мөн та бүхэн за хүн файлаа өгөөд prompt өгөхөөс гадна дээд талын баруун гар тал дээр comment гэдэг хэсгээр дарангууд аль ч хэсгээр өөрийн өөрчлөлмөр байгаа зүйлээр та бүхэн дараад Claude-д prompt өгөх боломжуудыг та бүхэнд олгоно. Мөн түүнээс гадна edit буюу background-ийн өнгийг өөрчлөхөөс гадна та бүхэн color гэдэг хэсгээр дараад өөрийн хүссэн өнгөө сонгохоос гадна хоорондын хэмжээс зайг бас солих боломжийг та бүхэнд өгнө. За тэрнээс гадна дээдлийн хоёр дахь draw буюу зурах хэсэг байгаа. За
Магадгүй энэ зөвхөн таны өөрийгөө танилцуулах байх шаардлагагүй тийм магадгүй ажлын presentation байх юм бол за манайхаа энэ хэсэг дээр анзаараарай гэж сум заадаг ч юм уу тийм магадгүй надад илүү creative урлаг авьяаслаг хүмүүс бол бүр нөгөө гоёор ингээд зураад тэр зүйлийг гоё болгох боломжууд бас та бүхэнд байгаа. За сүүлийн хэсэг гэх юм бол та бүхэн share гэдэг хэсэгтээ дараад за энэ хөө линкийг та бүхэн copy хийж болно. Мөн PDF за мөн Canva руу хүртэл хөрвүүлэх боломжийг та бүхэнд олгодог байгаа. Өнөөдөр та бүхэн хэрхэн Cloud Design-ыг ашиглан ямар төрлийн дизайнеруудыг хийж болдог талаар та бүхэнд хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуултыг .com дэлдэж хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараарай. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.